шүү дээ би нэг юм асууж. Энэ түүх дурсгалын бош бонхон хэрэгсүүрийг одоо эцэг гэсэн тийм одоо юу би бас нэг үгүй тэр талаар яриач. Та археологийн өрөөдөнд хамааралтай ажилддаг уу? Гар ташдаг уу? Гар ангаан талуугийн замын бушиг ухаад аваа авсан гэсэн. Тэр талаар нэг аюу өгөөч. Энэ өчигч шугамтай Монгол улсын одоо Монголын соёлыг хамгаалах сан гэж байгууллаа. Энэ одоо юу хяналттай юу? Атомны энэ одоо ямар ямар юм гараад хаашаа болсон цаанаасаа бүр таныг одоо энэ комиссын юм байх юм уу? Ямар юугаар тэгээ яагаад ороод авах энэ чинь ард түмний авсан юм шүү дээ. Барин би зүгээр тэрийг асуух. За өнөөдөр нэр дэвшигч ерөнхийлөгч Энквери эхнэр Соломонгийн ард иргэдтэй хийх уулзалтанд очлоо. Сонгоо архин дүүргийн 2 дугаар хорооны 212 дугаар тоот хотгийн тэнд ард иргэдтэй хийсэн уулзалтанд очиж олонний ам тамцын яриагаар одоо нэцэг дээдсийн бош бонхон хэрэгсүүрүүдийг ухдаг гэсэн яриаг би их сонсч байсан. Тэгээд энэ хурал болоход би энийг зориуд бүр асууя гэж бодож үнэн байдгийм худлаа байдгийм үү арайш тийм болох ёсгүй дээ гэж бодож асуусан. Тэгтэл Соломон би энэ юуг ухаж одоо хамгаалдаг би юм сангийг хариуцдаг юм гэж над миний өдөс хэлэхэд улсууд тэгээд би энийг одоо таныг ухахад одоо энэ улсаас хяналт байдгүй та археологийн хүрээлэнд албан ёсны юм албан тушаал дээр байдгүй гэхэд надад тийм юм байдгүй гэж одоо хүмүүсийн нүдэн дээр хэлж байна. Тэгээд байхгүй та чинь тэгэхээр яагаад та энэ бош унхан ингэж дураараа ингэж яадаг ямар эрх дарахтай юм бэ гэж би асуухад би ийм сан хариуцдаг гэдэг үгнээс өөр юм хэлж чадсангүй. Тэгээд би энэ Соломон нэр дэвшиж байгаа Соломон гишүүнийг Соломонг бол нэлээд өндөр боловсралтай бас их нуруутай юм мундаг хүн гэж бодож одоо энэ асуултыг арайч ингэж ийм асуулт хариулт өгнө гэж бодоогүй байсан. Тэгэд мань хүн бол ерөөсөө л би энэ сан гэдэг нэрээр л энэ бол шухан гэл ухтгэл болж таарлаа. Тэгээд нөгөө Ар хангаа аймгийн Чулуу цомын нэг ламын булшиг ухсан гэж нэг бүр нутгийн ард түмний яриагаар тэрийг асуусан. Энэ бол сайт дээр тавигдсан зайлаа зурэл асуултаа би энийг бол энэ сангийн үгээрээ л ухсан гэдэг хариулт бас өглөө. Тэгээ энэ одоо ямар ингэж эрх тарахтай, ямар их эрх мэдэлтэй. Тэгээ нэг ганцхан энэ хүн одоо ингэж одоо нэг сан нэрээр одоо энэ өвг дээдсэн булш бонхон ухдаг байна. Тэгээд энд одоо мэдгэдэггүйгээр маш олон одоо соёлын өв дурсгалт зүйлс одоо үргэлж үгүй болсныг одоо мэдэх аргалах. Би энийг л одоо өнөөдөр лавлах гэж очиж асуугаад хэвээ гайхшаа барлаа. Тэгээ ийм хүн одоо улсын хурлд нэр дэвшээд гараад ирэхөөл одоо тэгэл маш эмгэнэлтэй юм байна. Одоо энэ улсаас одоо энэ ухсан тэр сангийнхын юунд нь одоо хяналт шалгалт одоо хийлэ гэж одоо болдгоо багтаал гэж одоо би бодож байна. Одоо энийг одоо хийлгэж үзэхээсэн хичнээн болж бонхон устж үгүй болсон хичнээн юм алга болсныг одоо үнэхээр мэдэхгүй. Тэгээд нэг ерөнхийлөгчийн эхнэр тэргүй адагтай байсан. Одоо Монгол улсын нэг л байсан. Тэг ээж гэдэг л хүн иймэрхүү хариулт өгөөл байж байна. Тэгээд энэ асуултыг асуусан биш тал талаас нэг хамгаалагч нар улсууд нь намайг бүр зодож одоо алан хятна гэж тал талаас дайрч миний фотолкийг урж одоо энэ занал хэлж чирч гарах үед нь ард иргэд дургуйц маш ихээр дургуйч болооч юм. Юу гэж ховоор одоо хяналтгүй ухна гэсэн чи юу гэсэн үг вэ гэж одоо хүмүүс маш их дургуйслаа. Хэдэн захиалгын улсуудаас бусд улсууд нь тэр улс болгоныг одоо уцаар хийсэн бичлэг мэтлэгээ нь одоо булааж одоо энэ бичлэгээ устгах байр ингэж тал талаас ерөөсөө хэдэн том битэй залуучууд л ерөөсөө дайрч өнөөдөр энэ хурал одоо ингээд үндсэндээ тарлаа. Би хөөгж гарснаар одоо тарлаа. Намайг одоо аль улсын захиалгаар явж байгаа хүн чи чамайг одоо ингээд алан нэрсээд чи бол нэрээстөө яаж чадахгүй шүү. Бит хогчно гэж айгүй асар бүдүүлгүүгээр л одоо ингээд намайг дарамтлж байлаа. Тэгээ миний хамгийн гомдолтой байгаа юм энэ Соломонгийн амнаас гарч байгаа энэ үгийг сонсоод үнэхээр ойхотлаа. Иймэрхүү харлаган бодлохгүй улсуудын үгээр одоо гайгаар одоо маш олон үнцэс лалгал болсон байна гэж би бодол төрлөө. Хэрвээ байдаг бол тэрийг дэлгэж хард хэрэгтэд ийм болшонх хэрэгсүрээс ийм гарсан гэж дэлгэж тавьмаар юм байна
гэдгийг л одоо би хэлмээр байна. Өнөөдөр нэг сонгоо ярхан дүүрэх найзын очиод явж байтал худгийн хажууд нэг хурал болж исэн. Тэгэл том биетэй хүмүүс рүү дайралтал хувцсны чичлэл жоохон дарамтлцсан маягтай болоотохоор нь очиж сонирхъя гээд очисон. Очиод тэгээд нилээн л үмэн шуган болж исэн. Тэгээд тэрний зургийг би даарыг гэж одоо зургийг даарсан. Тэгсэн чинь намайг бичлэг хийж ин л гэж утсан юм шиг үлээ. Тэр ТV-ийн сэтгүүлч Биндрээ болоо тэр олонний танил хүн намайг бичлэг хийж ингэж бодсон юм шиг үлээ. Тэгээд намайг авчихсан чи араас ирснээ танилцсан сайхан дөө энэ тэрэгээд наад бичлэг ахтаа өчх сайн мэн гэд намайг хоргож мороогоод тэгснээ нэг том биетэй залуус хүмүүс ирснээ намайг бичлэгээ өгмөг гэж амар дарамтлсан. Би ерөөсөө бичлэг хийгээгүй. Тэгэхэд амар хүмүүсийг тэгж дарамтлал. Ер нь л тэгэл тэнд байсан хүмүүсийг амар дарамтлал бичлэг хийсэн мэн тэрэгэл уг нь цолмон гишүүн нэр дэвшигчийн тэр сонгуулийн хурал болж ирсэн юм байна лээ. Тэр сонгуулийн хурал болж ах тийм амар өмнө шуугантай тийм болд гэж мэдээгээ. Тэгээ би одоо ийм дахиад тийм юм юмд явал очихоос айж.